гэрээ сонсогчдоо манай өнөөдрийн Cocktail and Crime podcast-нд маань тавтаа морилно. Welcome. Yay. За манай өнөөдрийн дугаар манай Дулмаагийн маань ээлж байгаа. Тэгээд дугаараа эхлэхээс өмнө анхааруулдаг зүйлсээ анхааруулчих. Манай подкаст маань насан туршидтэй зориулсан бөгөөд насан туршаагүй юм уу эсвэл эмзэг юмнаас амархан айдаг хүмүүс сонсож байгаа болвол өөрсдөө даагаарай гэж хэлдэг байгаа. За тэгээд одоо Дулмаа маань хийж өгсөн коктейлийнхаа тухай ярих уу? За тэгээ өнөөдрийнхөө коктейлоор White Russian буюу цагаан Орос гэх юм уу? Цагаан Орос гэдэг нэртэй коктейл хийсэн байгаа. За тэгээ өнөөдрийн коктейлийнх нь орчин нь болохоор маш амархан байгаа. Vodka, тэгээ coffee liqueur, тэгээ зөөхий орсон байгаа. Тэгээ ер нь жоохон тийм dessert маягаар уугддаг уухан байгаа. Чон таалагдж байна уу? Яа, таалагдж байна. Гоё зөөлхөн амттай. Тэгээ өвлийн цагаар уухад бол нэлээд тохиромжтой юм байна гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн хэрэг хэний тухай ярих вүлээ? Өнөөдрийн хэрэг болохоор бас маш олон тийм санал хүсэлт ирсэн хүний тухай ярих гэж байгаа. Энэ хэрэг нь болохоор 1989 оны сүүлээс эхлээд 1990 оны сүүл хүртэл 1 жилийн дотор Флорида мужид 7 эрэгтэйг буудан хөнөөсөн тийм эмэгтэй хүний тухай хэрэг байгаа. Чам тамир дотн сонсогдож байна уу? Тэгээ ер нь бол хамгийн анхны эмэгтэй цоврал алуурчин гэгддэг олонний хүсэлтээр ирсэн хүн Aileen Wuornos-ийн тухай ярих гэж байна өнөөдөр. За тэгээд Aileen Wuornos нь төрөхдөө Aileen Carol Lee Pittman гэдэг нэртэй байсан бөгөөд 1956 оны 2 сарын 24-нд Мичиган мужийн Rochester хотод төрж өссөн байгаа. Тэрээр ах Keith болон ээж Diane Wuornos аав Leo Dale Pittman-ийн хамт амьдардаг байсан. Түүний ээж Diane Wuornos нь Финланд гаралтай, эцэг нь болохоор Англи гаралтай тийм ер нь цагаачтын хүүхдүүдээс юм билэ. Тэгээ тэр хоёр ингээ маш залуудаа гэр бүл болсон гэж байгаа. Бараг өөртөө хүүхэд байхдаа гэр бүл болсон. Ээж нь 14 настай, аав нь 16 настай байсан гэж байгаа. Хөөх тийм үү? Тийм, амар жоохон өөртөө хүүхдэд байсан байгаа зү тэ. Тийм байна. Тэгээ аав ээж хоёр нь бага насандаа гэрлээд, гэрэлснийхаа дараа жилийн дараа буюу тэгээ ээж нь 15-тай, аав нь 17-тай байхдаа Эйлиний ахыг төрүүлсэн байдаг. Тэгээ гэр бүлийн амьдрал бас тогтворгүй байснаас илт юм шиг санагддаг. Яагаад гэвэл гэрлээд 1 жил хагасны дараа буюу Эйлинийг төрөхөөс 2 сарын өмнө эцэг их нь гэрлэлтэд цоцлуулж хоёр тишээ болсон байдаг. Эцэг нь болохоор төрөхөөс өмнө ээжээс нь салаад тэр чигээрээ ер нь бол өөрийнхөө амьдралыг хөөгд явсан байдаг. Эцгийн тухай мэдээлэл гэвэл төрөх үед нь 7 настай охиныг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэрэгээр ял эдэлж байснаар зогсохгүй өөр нэгэн хөнөөгцөн бага насны хүүхдийн хэрэгт сэжиглэгдэж байсан. Тэгээ эцэг нь болохоор бас ер нь тийм өөр ингэсний түүхтэй хүн байсан юм байлээ. Тэгээ түүний эцэг 1969 онд 20 ангийнхаа камерт амиа хорлон нас барсан байдаг. Түүний эцэг нь болохоор schizophrene гэдэг онштой байсан. Oh my gosh. Тийм бас schizophrene ер нь бол амар сүлд гарч ирж байна те. Харин тийм хүн болгоны кейс хэрэг дээр гарч ирлээ шүү дээ. Хүн болгоны кейсэн дээр бол гарч ирж байна. За тэгээд түүний ээж Diane нөхөргүй залуу ээж хоёр хүүхдээ арчилж чадахгүй улмаас өөрийн ээж аав болох Lori болон Britta Wuornos хоёр хүүхдээ аваачин өгсөн байдаг. Тэгээ аваачиж өгөхдөө Eileen болон Keith тэгээд эмээ өвөө эдэр нь юусоо мдээгүй юм билээ одоо ээж нь ингээ орхио явж гин гэдгийг хоёр хүүхэдтэй болохоор Diane хэлэхдээ эмээ өвөө дээрээ очичоод ирээгээ дагуулад явдаг. Ээж аав дээрээ очингуудаа би ингээ гадагшаа гарчаад ирээгээд тэр чигээрээ алга болсон гэж байгаа байхгүй юу? Өөдгүй харин тийм. Тэр үед болохоор Eileen 4 настай, ах нь 5 настай байсан. Гэхдээ чинь ээж нь өөрөө 19 настай жоохон охин байсан байгаа байхгүй юу? За тэгээд ер нь бол бага насных нь одоо ээж аавынхын тухай иймэрхүүл мэдээлэл байна. 4 настай Eileen ахтайгаа хамт эмээ өвгөтөөрөө амьдрах болсон. Ээж нь тэгэж орхиж явсны улмаас ах トゥ хоёр эмээ өвөөгөө ер нь өөрсдийн аав ээж хэмээн бодож өссөн байдаг. Тэгээд угаасаа хайж явснаас хойш тэр цагаас хойш ээжээгээ дахиж юусаа хараагүй гэж байгаа байхгүй. Бүр тэр чигт нь хаяа явчихсан. За тэгээд түүний эмээ өвөө хоёрын талаар гэхэд хоёулаа ер нь бол архичин хүмүүс байсан, нэлээд уудаг. Эмээ өвөө хоёроос нь өвөө нь илүү уудаг байсан бөгөөд маш агсан хүн байсан юм билэ. Тэгээ хоёр хүүхдээ ер нь бол байнга зодон занчдаг, хүчирхийлдэг байсан. Тэгээ зодохтой бүр юу яасан ингээд ташуур шиг юмар зоддог байсан гэж байгаа байхгүй Эйлэнийг. Тэгээд өвөө нь хэлэхдээ зодуураа цэвэрлчээд эргээд очиж ингээд арчуулж цэвэрлүүлж тэгжийд зоддог. Зодох болгондоо тэгдэг байсан гэж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ бол зүгээр нэг хүүхдээ нэг сахилахгүйд нь бай гэх биш те. Ёстой баг занжаагаад очиж зоддог байсан юм шиг л харагдаж байна. За тэгээд түүний багтаа амссан хүчирхийллийн тухайд гэвэл түүний өвөө бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан бөгөөд төрсэн ахтай нь хүртэл хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан гэсэн. Тэгээ олдсон мэдээллүүдээс зарим нь болохоор тэгээ өвөө нь хүчээр ах トゥ хоёрыг ингэж бэлгийн харьцаанд оруулдаг байсан гэдэг. Зарим мэдээлэл нь болохоор Айлин өөрөө ахтайгаа нийлээ хоорондоо ингээд хүслээрээ бэлгийн харьцаанд орж эхэлсэн гэдэм байлээ. Тийм болохоор яг аль нь зөв гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээ өөрийнх нь өгсөн зөндөө ярилцлага байдаг. Тэр дундаа сонсоход бол ерөөсөө энэний тухай ямар ч мэдээлэл хэлээгүй. Тэгээ энэ явдал нь болохоор ер нь бол 10 настайгаас эхэлсэн. Тэгэхээр чи ах нь 11-т өөрөө 10 настайгаас ер нь бол бэлгийн харьцаанд орж эхэлсэн хэмээн дурддагдгаа. Тэгээ өвөөгийнхөө гарт амссан тэр хүчирхийл дээр нэмэхэд түүний өвөө нь бас найзуудыгаа гэртээ авчин Айлиныг хүчндүүлдэг байсан гэж байгаа. За тэгээ 1970 онд 14 настай Айлин өвөөгийнхөө найзад хүчндүүлэн жирэмсэн болж 1971 оны 3 сарын 23-нд гэрлээгүй эмэгтэйчүүдийн төрөх газарт хүү төрүүлсэн байдаг. За тэгээд жоохон охин хүүхэд гаргацсан. Ямар ч асран хамгаалах боломжгүй учраас хүүг тэр даруйд нь өргүүлсэн бөгөөд одоо хүртэл амьд мэнд байдаг. Мэдээж түүний мэдээлэл нууцлагдсан. Хин гэдгийг мэддэхгүй тий. За хүүгээ гаргасныхаа дараа 14 настай Айлин сургуулаа хайсан бөгөөд тэр үед эмээ нь элийн дутагдлаас болж нас барсан. Угаас амар олон жил уусан юм бэлээ. Тэгээ эмээ нь өнгөрөөд удалгүй өвөө нь Айлиныг гэрээсээ хөөсөн байдаг. Тэгээ гэр оронгүй өөрийгөө тэтгэх боломжгүй Айлин модонд амьдарч биеэ үнэлэн гол зогоодог байжээ. За тэр үед болохоор Айлин 15 настай байсан. Ер нь тэгээ харахад 15 настайгаас эхлэн одоо явуулын амьдралтай болж биеэ үнэлж эхэлсэн байдаг. За тэгээ гэр оронгүй басан Айлины амьдрал ер нь бол хэрэг төвөөг асуудлаар дүүрэн байсан нь түүний хавтас тэргээс харагддаг. Колорадо мужид согтуугаар машин барьж танхаарсан болон гар буу буутсан хэрэгээр баривчлагдаж байсан. Энэ хэргийн шүүх хурал дээр ирээгүй тул түүний хавтас хэрэг нэмэгдэж Колорадо мужаас түүнийг эрен сурвалжилж эхэлсэн байдаг. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа 1976 онд 20 настай Айлин одоо Колорадо мужид болсон хэрэгээс зүхтааж тэгээ Флорида мужид ер нь сэлгүүцэх болсон байгаа. Флоридад ирээд төд удалгүй 20 настай штэ. 69 настай Lewis Gratz-Fell гихч тухайн газрынхаа тийм дарвуулт онгоцны клубын тийм ерөнхийлөгч бас мөнгөтэй хүн байсан юм шиг. Тим хүнтэй гэрэлсэн байдаг. 49 насны зүрхтэй өвөөтэй. За тэгээ гэрлээд ер нь бол зан авир нь өөрчлөгдөж амьдралаа засуу гэтэл тийм юм болоогүй. Орж гардаг байсан баарандаа байн хэрүүл зодон хийдэг байсан бөгөөд хэсэг хүний биед халтсан хэрэгээр шоронд суусан байдаг. Гэрлээд удалгүй нөхрөө хүртэл өөрийнх нь таягаар зодож занжсны улмаас түүнийг нөхөртөө ойртохыг хориглосон бүр шүүхийн шийдвэр хүртэл гарч исэн гэж байгаа. За тэгээ тэр хоёрын гэрлэлт угаасаа удаагүй амьдрал болоогүй. Яагаад гэвэл 9-7 хоногийн дараа гэрлэлтэд цуцлуулсан байдаг. За тэгээд гэрлэлт цуцлуулаад төд удалгүй тэр Мичиган муж руу буцсан байдаг. За очиод бас зүгээр ээлгүй сууж байсан баарныхаа одоо бартендер лөө бильярдны бөмбөг шидэн гимтээсэн тул шорон цаатуулагдсан байдаг. Тэгээ ингээ бартендер зодоод шорон сууж байгаа хооронд нь Айлины ах Кит хоолойны хорт хавдраар 21 наснда өөд болдгоо. Тэгээ Кит нас барахтаа амьд даатгал болох 10,000 $10 Айлинд өвлүүлсэн байдаг. За тэгээ ахынхаа өвлүүлсэн мөнгийг 2 сарын дотор үрж дууссан байдаг. Тэр мөнгөөрөө шинэ машин авч унсан ч согтуу машин барьж байгаад осолд оруулаад хайсан гэж байгаа. Бүтлгүй харин. За тэгээ түүний сэлгүүцэн амьдрах амьдрал үргэлжилсээр 1981 он тэрбээр Флорида мужид дахин баривчлагдсан байдаг. Хийсэн хэрэг нь дэлгүүрээс зэвсэгтэй дээрэмхийн 2 пачиг тамхи болон $35 дээрэмдэж хагаад баригдсан. За тэгээ энэ хэргийнхаа шаанд 1 жил 20 ангид суусан байдаг. Суллагдаад жилийн дараа 1984 онд Хуурамч банкны чек бичих гэж оролдож баривчлагдсан байдаг. За тэгээ 85 онд нь болохоор галт зэвсгийн дээрэм болоход гол сэжигтэн байсан юм байлээ. Жилийн дараа 1986 онд Хуурамч бичиг баримт хэрэгэлсэн машин хулгайлсан болон баривчлалтыг эсэргүүцсэн гих мэт хэрэгээс болон саатуулагдаж байсан. За ер нь тэгээ буу шүү хэрэг төв хулгай дээрэм гих мэт хэрэгээс ер нь салтаггүй явсан юм билээ. За тэгээ 1986 онд 30 настай Айлин 24 настай хайрт бүсгүй болох
Tyra Moore-тай бааранд танилцаж хайр сэтгэлийн харилцаа холбоо тогтоосон байдаг. За тэгээ хоёулаа хамтран амьдрах болсон ч ер нь бол гэр оронгүй дандаа ийм дэн буудалд дамжин амьдардаг байсан юм билэ. Тэгээд яаж одоо энэ амьдралаа одоо авч явж хоолунд одоо дэн буудлын мөнгийг төлдөг байсан бэ гэхээр Айлин бие үнэлж олсон хідэн цаасаараа голоо зогоодог. Энэ хоёр бас нэлийн хэрэг төвөгт ордог байсан. Ихэнхдээ бааранд зодоон зохион хийсэн хүний биед халдсан гэх мэт хэрэгээр за ер нь тэгээд хараад тахаар ингээ манай Bonnie and Clyde хоёр шиг ер нь хэсэг явсан юм байлээ. За ингээд жижиг сажиг хэрэг үлдэж явсаар удалгүй дамжирч одоо хүний амьд хүрдэг тийм хэрэг болсон байдгаа. Тэгээд түүний хийсэн хэрэгүүд угаасаа Флорида мужид газар авсан. Түүний хамгийн ихний хохирогч нь 51 настай Richard Mallory гэх дэлгүүрийн эзэн байдаг. 1989 оны 11 сарын 30-нд Richard бэлгийн дур хүслээ хангах зорилготой Айлиныг хүсэлсэн авдаг. Тэгээд тохирсон зүйлээ хийхийн тулд хөл хөдөлгөөнгүй модтой газар очисон байдгаа. 2 хоногийн дараа Richard-ийн эзэнгүү хайсан машин олдож 4 хоногийн дараа түүний хідэн удаа буудуулсан цогцос олддог байгаа. Тэгээд бүр хэрэг тайлбарлагдсны дараа Айлинаас ингээд хэргийн талаар мэдүүлэг авахад тэр хэлэхдээ тэгээ би бие хамгаалж Richard-ийг хөнөөсөн. Намайг хүчинсэн бөгөөд уул мөр баримтаа арилгах гэж миний урагдаж цус гарсан эрэгтнийг минь спиртээр ашигтсан. Тэр ямар их өвдсөн гэж өөрөө ярилцлага өгсөн байгаа байхгүй. Миний гарыг хүлсэн байсан ч тэмцэж байгаад би цүнхэндээ авч явсан гар бууга гарган ирж би түүнийг будаж хөнөөсөн хэмээн хэлжээ. За тэгээд түүний хоёр дахь хохирогч нь 47 настай David Spears гэх барилгын ажилчин залуу байсан. Тэгээ 1990 оны 6 сарын 1-нд түүний нүцгэн цогцос замын хажуунаас олдсон бөгөөд 6 удаа цээж хэсэгтээ буудуулсан байсан. Түүний 3 дахь хохирогч Charles Carscadden гэх 40 настай морь сургагч залуу 1990 оны 6 сарын 6-ны өдөр түүний цээж болон гидсэн хэсэгтээ 9 удаа буудуулсан цогцос олдсон байдаг. Түүний цогцыг халдаг хүнжилд орон хайсан байсан нь цогцыг танихад бэрхшээлтэй байсан нөгөө муудаад амар олцсон байсан гэдэг. Тэгээ Charles залуугийн нэрэн дээр тэмдэглэгдсэн гар бууг хэдэн хоногийн дараа Eileen ломбардд тавьж машиныг нь унж явсныг гэрчүүд харсан байдаг. Тэгээ дөрөв дэх хохирогч болох Peter Symes гэх 65 настай хүн байгаа. 1990 оны 6 сарын 4-ний өдөр түүний эзэнгүү хаягдсан машин олдсон бөгөөд түүний машиныг Eileen болон найз бүсгүй болох Tyra нь унаж явсныг гэрч харсан байдаг. Харамсалтай нь Peter-ийн цогцос одоо хүртэл олдоогүй. Тэгээд түүний машиныг шинжихэд машины доторх хаалган дээр Eileen-ийн алганы хээ илэрдэг. Тэгээ яагаад илэрсэн бэ гэхээр угаасаа Florida мужид олон удаа шороо оронгоор гарцсан байсан болохоор шууд нөгөөний гарынх нь хээг олж аваад холтөлтэй байсан. Тийм бүртгэлтэй байсан. Аргагүй ч одоо амар олон жил хүн амьтанд зодож танхаарсан. За тэгээ түүний 5 дахь хохирогч болохоор Troy Burrs гэх 50 настай тийм сосисигний худалдаачин ах байсан юм байлээ. 1990 оны 8 сарын 4-нд түүний 2 удаа цээжиндээ буудуулсан цогцос модон дундаас олддог. За тэгээ төд удалгүй сарын дараа 6 дахь хохирогч болох Charles Humphrey толгой болон цээжиндээ 6 удаа буудуулсан цогцос олдсон байдаг. Тэгээ тэр Charles Humphrey нь болохоор тийм тэтгэврт гарсан агаарын нисэх хүчний хошууч, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг мөрдөгч болон цагдаагийн дарга хүн байсан гэж байгаа байхгүй. Нилээн том хүн тийм. За тэгээд Charles Humphreys-ийн хэргийн дараа 2 сарын дараа 1990 оны 11 сарын 19-нд 4 удаа толгой болон нуруундаа буудуулсан Walter Antonio гэх 62 настай хамгаалагч хүний нүцгэн цогцос зэлүүд газар олцсон байдаг. За тэгээд ер нь бол энэ ихэнх ч байх уу 7 хохирогчоос 6 нь бол ер нь гайгүй ажил төрөлтэй өөрсдийн гэсэн амьдралтай тэг нэг нь хүртэл ингээ харахад цагдаагийн дарга тэг бүр нисэх хүчний тийм тэтгэврт гарсан хошууж хүртэл байсан. Тэг ингээ харахад энэ хүмүүс ингээ Eileen-ийг болохоор одоо бэлгийн дур хүслээ хангах гэж хөлсөж авсан байдаг. Тэг хамгийн ихний хохирогч болох Richard Mallory гэдэг нөгөө дэлгүүрийн эзэн биш үү одоо хүчинцэн гэдэг тэр л ганцаараа тийм бэлгийн хүчирхийлэл үзүүлж исэн гэсэн тийм хавтас хэрэгтэй юм бэлээ. Амар олон жил тийм 9 шидийн хүмүүст бэлгийн дарамт үзүүлж хэрэгээ хүлээж ял авч исэн. Тэгээ одоо энэ ч одоо 80 дон гэхэр чи одоо цагаар харах юм бол ер нь цахим хууз руу ороод нөгөө бичигддээ штэ.
тийм тэмдэглэгдсэн бүртгэгдсэн хүн байсан юм байлээ. За тэг ингэж явсаар агаад 1991 оны 1 сарын 9-нд Флорида мужид байрлах The Last Resort буюу одоо сүүлчийн найдвар гэх одоо орчуулах юм бол тий сүүлчийн найдвар гэх бааранд шал өөр тийм шийдэгдээгүй хэргийн улмаас болж баривчлагдсан байдаг. Тэгээ баривчлагдаад мэдүүлэг өгч хэрэгээ хүлээгээгүй байсан тэр үед найз бүсгүй болох Tyron Eileen-ийг баривчлагсны сургаар Пенсильвани мужид руу зутаан явдаг. Тэгээд Tyron цагдаа нар олон санал тавьдаг гэж байгаа. Тавьсан санал нь юу вэ гэхээр Eileen-тай ярьж түүний амнаас хийсэн хэргийг нь хэлүүлэх юм бол одоо чамайг ер нь хэрэгээс мулталж үгүй гэдгээ. Тэгээд Tyra саналыг хүлээн аван Eileen-тай хит хитэн удаа ярьж чи ингээ хэрэгээ хүлээхгүй бол намайг сэжиглээ шоронд хийх гээд байна. Тэгээ би ингээ айгаад байна. Чи ингээ хэрэгээ хүлээж гих мэтэр гуйсны эцэст 1991 оны 1 сарын 16-нд Eileen Wuornos хийсэн хэрэгээ хүлээсэн байдаг. За тэгээд дараа нь ингээд баригдаад яагаад ер нь иймэрхүү хэрэг үйлдэж гаргах болсныг асуухад тэр хэлэхдээ намайг хүчинтэж дарамтлах гэж оролцсон учраас би өөрийнхөө биеийг хамгаалан тэр хүмүүсийг хөнөөсөн гэдэг. За тэгээд түүний шүүх хурал 1992 оны 1 сарын 10-нд эхэлж 1993 оны 2 сард дуусаж 6 удаа цаазаар авах ял сонсдог байна. 7 хүн хөнөөчөөд 6 удаа цаазаар авах ял авсан шалтгаан нь болохоор дөрөвдөг хохирогч болох Peter Symes-ийн цогцсон нь ерөөсөө олдоогүй учраас одоо нотлох баримт байхгүйгээд 6 удаагийн ялдаг байгаа. За тэгээ шүүхийн шийдвэр ингэж гарч 46 настай Eileen Wuornos 2002 оны 10 сарын 9-ний өглөө 9 цаг 47 минутанд цаазаар ахуулсан байдаг Флорида мужид. Тэгээ амьсгал хураахаас өмнө сүүлчийн хэлэх үгэндээ тэр би удахгүй буцаж ирнэ. Би Есүстэй хамт яг л тусгаар тогтнолын өдөр гэдэг кино шиг бүх одоо хүчээ дагуулan ирэх болно. Би буцаж ирнэ шүү гэж хэлсэн байдаг. За тэгээ түүний чандрыг багийнхан найз төрсэн газар болох Мишиган мужид цацсан байдаг. За тэгээ ер нь бол хэрэг ингээд дуусч байгаа. Тэгээ хамгийн одоо энэ хэргийн тухай хамгийн сонирхолтой нь угаасаа манай сонсогчид мэдж байгаа маш олон ярилцлага байдаг. Бас дээрээс нь маш олон баримтат кино байдаг. Бас одоо хүн болгоны сайн мэддэг Charlize Theron-ы тоглосон Monster мангас гэх кино байгаа. Тэр кино одоо кино ном номныхаа тухай хүртэл өөрөө ярилцлаган дээр маш олон удаа хэлж одоо дургуйцлээ илэрхийлж исэн юм бэлээ. Тэгээ өөрийнх нь хүүхэд насыг нь харахаар угаасаа амар тийм юу яасан дарамт хүчирхийлэл амссан. Тэгээ тэрнээсээ болж ер нь бол хийсэн хэрэгүүдээ хийсэн үйлцэн гэж өөрөө ярилцсандаа хэлдэг. Нэг ярилцлаганда хүн болгоны дотор чөтгөр байдаг. Хүн болгоны дотор юм уу муухай санаа бодол байдаг. Тэгээд миний хувьд болохоор нийгэм намайг түлхсээр л агаад миний энэ муу муухай чөтгөрийг гаргаж ирсэн. Одоо юу хийндээ нэг осондоо нийгмийг буруутгасан ч юм уу буруу шаасан. Энэ кейсийг ер нь харахаар нөгөө чөтгөр төрдгүү бүтээгдсэн гэж одоо ярьдэн штэ. Зарим нь төрсэн байдаг, зарим нь бүтээгдсэн гээд Eileen-ийн кейсэн дээр бол ер нь одоо энэ мангасан доторх мангасан чөтгөр нь бүтээгдсэн байгаа байхгүй юу. Цааны ийм байна. Одоо тэгээд ийм гимт хэрэг хийсэн хүмүүсийг чинь одоо өмгөөлөх баг нь ер нь бол айл болох сэтгэл мэдрэлийн өвчтэй галзуу гэдэг утгаараа ял идлүүлэхгүй одоо шоронд хорихгүйгээр нь үздэн штэ. Тэгээд нөгөө өмгөөлөх баг нь одоо Eileen одоо өөрийнхөө хийсэн юмыг мэдгүй одоо галзуу сэтгэл мэдрэлийн өвчтэй гэхэд өөрөө хэлэхдээ би галзуу биш ээ. Би бүх юмаа мэднэ. Би тийм хүн биш. Та нар яагаад ингэ худлаа яриад байгаа. Цагдаа нар намайг болох одоо барих боломж маш их байсан. Энэ бас цагдаа нарын үйл ажиллагаа. Би ийм мундаг ухаантай одоо алуурчин биш штэ. Би угаасаа амар замбраагүй байсан. Гар хөлнийхээ хээг энэ тэндгүү орхиж исэн. Гэтэл намайг барих гэж ингэж удна гэж юу мэдчихсэн мөртлөө эдгээр албаар бариагүй. Тэгээ цагдаа нарыг бас амар буруу шаасан байдаг. За тэгээд нэг тийм хэрэг одоо харамсалтай хэрэг байна. Ер нь багасаа маш аимшигын тийм хүчирхийллийг амсаж өсөөд бас ээж аав нь ингээ хаяа авцсан тэрэндээ бас амар гомрохдаг байсан баг. Тэрнээсээ болоод ер нь бол өөрийнх нь үйлцэн гэмт хэрэгүүд гарч ирсэн гэж бодчих юм би ч гэсэндээ ер нь амар олон хүмүүс ч тэгэж боддог. Тэгээ өөрийнх нь одоо ярьж байгаа байдал
өгсөн ярилцлагыг нь харахаар бол үнэхээр нөгөө нэг одоо нийгэм гэдэг чинь бид нар чинь өөрсдөө нийгэм шүү дээ тий. Одоо бид нар нийгэмд яаж хайрцан нийгэм тийм л болгоно. Нийгэм биднэрт ямар хайрцан бид нар бас тийм л болно гэдгийг амар харуулсан болов гэж бодлоо. Зөв л юм те. Тэгээд янз бүрийн тэр аль биесээр оншилсан сэтгцийн өвчин энэ төр байдаг уу? Сэтгцийн өвчин тийм юм байхгүй. Ер нь бол зөвхөн нөгөө reason of insanity тий галзуу гэдэг утгаар одоо өөрийг нь өмгөөлөх гэж оролцсон боловч би эрүүл сав саруул тийм биш. Тэгээ яг нөгөө нэг албан ёсоор тэгэж онош байхгүй ч зарим мэрэгчлэнүүд ингээд хардсан штэ тийм байсан байх, ийм байсан байх гэл дараа нь borderline personality тэгээд нийгэмшиж чадаагүй гэсэн тийм онштой. Нийгмийн эсрэг гэсэн онштой. Албан ёсны бус онштой. Зүгээр яг хуу сэтгэл зүйчэд л дороо тийм таамаг дэвшүүлт юм уу те? Тийм. Мэдээж тэр багаас нь одоо багын амьдрал нь үнэхээр амар одоо юу гэдэг нормал бол байгаагүй учраас тэр бас нэлээд нөлөөсөн баг л та. Бас ив ирүүл сав саруул хүн биш байх гэж би бол хувьдаа бодож байна. Ямар л хүн угаасаа одоо дөнгөж 10 настайгаас өөрийнх нь төрсөн ахтай янз бүр болсон гэж шүү дээ. Өөрөө хүссэн ч өсөөгүй ч бай. Тэгэл амар хар багаасаа эрэгтэй хүмүүст одоо хүчирхийлүүлсэн учраас тэр нь их бага хэмжээгээр өөрийнхөө сэтгцэд бол нөлөөлсөн байх. Тэрнээс ч болоод одоо эрэгтэй хүмүүсийн үзий ядаад энэ болгон болсон байж магадгүй. Тэгээ тэр өөрийгөө хамгаалаад бие хамгаалаад гэсэн л шалтгаан хилдэг штэ. Би бол тэрэнд итгэдэггүй. Яагаад тэгэхээр нэг удаа одоо жишээ нь ив ирүүл өөрийнх нь хэлж байгаагаар ив ирүүл хүн байсан бол нэг хүнийг алчаад хүүе би юу ичвэ гэдэг одоо нэг айгаа зэрвэд бөөм болол тэ нуугдаал одоо юу гэмдэ ер нь л нэг айгаал бөөм болно штэ гэх юм уу тий бас тэгэхгүй үргэлжлүүлээл яваал дахиад хүмүүс алаал ин гэдэг чинь энэ бол бие хамгаалт биш баха. Тэгээ дээрэс нь бие хамгаалж байгаа хүн чинь нэг юм уу хоёр удаа л бууддаг тийм одоо зүй тогтол гэх юм уу байдаг штэ. Цагдаа нар хүртэл хэлдэг одоо жишээ нь 2-оос дээш ч юм уу буутцсан амар олон буутцсан дээрээс нь нэмээд одоо хутгалцсан юм шал илүү юм хийцэн байгаа хүмүүсийг бол нөгөө overkill гэж яриад байдаг штэ илүү хэтрүүлээд алчихсан гэх юм уу. Тэгэхээр одоо 6 7 тэгээ бүр нэг хүнийг бүр 9 буутсан байж штэ. Тэгэхээр энэ бол бие хамгаалт биш баха. Бие хамгаалах байсан бол нэг юм уу хоёр буудаал тэгээл зүгтаах газар үүсдэг. Нэг ярилцлаган дээр өөрөө бас хэлэхдээ одоо хамгийн ихний те хохирогч болох Richard Mallory бол яг бие хамгаалж хөнөөсөн. Тэгээ өөрөө хүртэл яг цаазаар ахуулахынхаа өмнөх өдөр бас нэг ярилцлага өгсөн байгаа байхгүй сэтгүүлчтэй одоо сэтгэл чинь ямар байна, юу мэдэрч чинь гэхэд би бол одоо авж байгаа яланда сэтгэл хангалуун байгаа. Би явахд бэлэн байна. Гэхдээ та нар нийгмээрээ намайг юу яасан шүү, гомдоосон шүү. Та нараас олж одоо ийм болсон шүү гэдгийг амар тодтогч хэлсэн байдаг. Тэгээд Richard-ыг бол үнэхээр бие хамгаалж аасан. Тэр одоо бараг тэг чөтгөр исэн. Дараагийнх нь болохоор ер нь яг цоврал алуурчин гэхээр чинь ер нь өөрөө ингэж бодон төлөвлөж хүсэж одоо хөнөөсөн гэх юм уу та. Тэгээд Eileen-ийн хувьд болохоор хийсэн хэрэгүүд бол хизээч өөрөө төлөвлөж болоогүй. Яг тэр үедээ мэдэржсэн нөгөө нэг одоо эмоц гэх юм уу та тэрэндээ захирагдаад хөнөөсөн юм шиг санагддаг. Ер нь харагддаг өөрийнх нь ярьж байгаа юмнаас нь ч гэсэндээ тий. Тэр бол үнэхээр бие хамгаалт бишээ. Тэгээ бас юу ийсэн гэсэн нөгөө хайрт бүсгүй Tyrone штэ. Ер нь бол ажил хийдгүү. Тэгээ дэм будалд ингээд хоёулаа амьдарч байхад тэгээ Tyrone бол амар уух дуртай байсан. Тэгэл дандаа л пими уугаал тэгээ шоудах дуртай. Гэхдээ ажил хийдгүү. Тэр амьдралыг нь би тэтгэдэг байсан. Тэгэл би ингээ нөгөө нэг амьдарч байгаа дэм бодлынхаа мөнгийг төлж чадахгүй. Тэгэл илүү одоо дээрэм хийж, илүү одоо өөрөө биеэ үнэлэх хэрэг гарсан. Тэгтээ би цааяад бол хайртай. Намайг матсан ч ихсэндээ би хайртай. Үхүү хөлтлээ хайртай гэж хэлсэн гэж. Нас орох одоо цаазаар ахуулах өдөр хүртлээ I love Tyra. I'm still in love with Tyra. Одоо хүртэл хайрладаг гэж хэлсэн гэж. Одоо юу хийндэ? Үнэхээр өөр нийгэм болвол Eileen-ыг бол гомдоосон. Муухай юм хийсэн. Гэхдээ түүний гаргасан реакц бол угаасаа үнэхээр юу зөв бус те. Би нэг ярилцлагыг үзчихсэн юм аа нэг телевизийнхэнд ярилцлага өгөхгүй өөрөө зөвшөөрсөн. Тэгээд тэднийг бүр тамлаа хийсэн шүү дээ. Нэг бол
Яа, тийм өстой би алсан. Тэгээ яад юм ад ингээл амар тийм омглон. Тэд нэр өстой угаасаа өгөхтэй таарсан навчнууд байсан. Эмэгтэй хүмүүсийг хүчинтдэг, намайг хүчинтсэн гэл ингээл галзуураал те. Тэгэл нэг олвол шивнэнгүүтээ яг үнэндээ би ерөөсөө алаагүй. Тэ яг үндэ би энэ бол би байгаагүй. Тэгээд та нар яг уу би яг намайг ингэж заавал хийлгээд алсан гэж хийлгэх гээд байх шиг байна одоо цагдаагийнхан. Тэ тэд нэр тгийж хийлгээд ах шиг байна. Гэхдээ яг уу ингэж яачи яг үндэ бол би тэднийг алаагүй малаагүй. Бүр нэг юм нэг сонио өстой нөгөө borderline чинь харагдсан л та нөгөө хоёр туйлтай тэ гинт нэг юм ярьж байгаа гинт өөр юм болол нэг дэшээ нэг доошоо тий би амар гайхчихсан энэ бол эрүүл хүн биш байх л гэж бодож байсан. Та нар ч гэсэн тэр ярилцлагын үзүүл харах байх. Зарим хэсгийг нь постнда оруулъя бичлэгийнх нь Instagram болон Facebook руу манайхан ороод хараарай. Тэгээ бас өөрсдийнхөө одоо дүгнэлтийг гаргаарай. Тэгэл мэдээж төрсөн ихтэй хаягдцсан хүүхдийн сэтгэл зүй угаасаа одоо өөрөө мдээгүй ч гэсэндээ далд ухамсартай мэдээж маш томоор харалцсан байгаа штэ. Дээрээс нь ядж ил өвөө эмээ хоёр нь хүний ёсоор хайрлаж чадаагүй юм байна те. Хойлоо архичин байсан. Тэгэл өвөө нь тэр ёс бус юм хийдэг. Тэгээ юу вэ? Өвөөгийнх нь найз нөхчөр хийсэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр бол аимшигтэй. Тэгэл хар багаас нь угаасаа эвдлээ хийцэн. Жинхэнэ нөгөө нэг мангас төрдгүү мангасыг төрүүлдэг гэдэг чинь бүтээдэг гэдэг нь болцсон юм шиг л харин тийм байна. Айлины кейсэн дээр бол би бол яг л тэгж бодож байна. Энэ бол бүтээгдсэн мангас төрсөн биш бүтээгдсэн. Иймэрхүү юм ингээд яг одоо энэ хэрэг ялангуяа жишээ нь одоо Монголын нийгэмд юу болж байгаа бол гэж би амар санаа зовж байна. Ягаад тэгэхээр одоо нөгөө гэр ороодлын хотын бүр зах руу байгаа айлууд хоногийн хонлоо одоо арай хийж тий олж иддэг айлууд ядчийтл айгүй олон хүүхд мөхттэй байдаг штеп. Тэд нэр одоо хүүхдүүдийг яамар ч юм тий яаж тослож болох бол яах вэ? Тэр халамжийн байгууллагууд угаасаа хурж ажиллаж чаддаг болов. Тиймэрхүү зөндөө одоо байгууллагууд байгаа ч хамгийн гол нь нөгөө санхүүжилт муутай. Тэгээд дээрээс нь юу л би хүч юм хүрдгүү юм шиг л санагддээ. Тэгээ одоо нөгөө нэг чи сонсч ирсэн үү ингээл Америк айлууд чинь одоо Африкийн хүүхдийг спонсор хийгээл ингээл явдаг. Одоо Монголд бас тийм програм бас байдаг. Одоо дэлхийн зүүн байгууллагаар дамжуулаад тэгээд би нэг хүүхд спонсор хийдэг байхгүй юу? Тэгтээ хөдөөний хүүхдэлтэй ийм одоо хүчрхийл амссан бол үгүй зүгээр ер нь жоохон нин ядуу гэдэг утгаараа явдаг. Тэгээ ингээ харахаар одоо тэрний статистик явуулд юм билээ дэлхийн зүүн өөрөө. Тэгээ ингээ харахаар ер нь бол ингээд амар олон төрлийн бус тийм зөндөө байгууллагууд бас ингээд гадаадаас орж ирсэн байгууллагууд байгаа. Тусамж үгүй гэсэн ч хүн хүч нь хүрэлцэхгүй. Тэгээ дээрэс нь тэр одоо байгууллагуудыг одоо ашиглаж одоо ээж аавууд нь тэг хүүхдүүдийнхаа нэрээр ашиглаж тэгэж одоо буруу үйлдэл хийдэг тийм зөндөө хэрүүд гардыг байлээ. Хүн ингээд тийм болохоор тэр байгууллагууд бас ихэнх нь мөнгөөр тусалдаггүй. Дандаа хоол, хүнс, хувцас, хунар, хичээлийн хэрэгсэл тийм юмар одоо тусалдаг. Бас дээрээс нь тэдний одоо тэр байгууллагуудын хийх гэж тэр байгууллагууч гэж тэ одоо миний мэдэх одоо тэр дэлхийн зүүн л одоо надад мэдээлэл байна миний мэдхээр. Тэгээд тиймэрхүү бас байд одоо өөр Монгол тийм байгууллага одоо байгаа шүү дээ одоо наазах нь гэвэл ээжидийн орон тэрэн шиг. Тэгээд тэдний бас ингээд нэг хүргэхийг хүсдэг юм нь болохоор гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсролыг амар сайн ойлгуулахыг хүсдэг. Одоо тэгэл хамгаалалт те. Одоо нэг хамгаалалтгүй улмаас гэр бүлээ амар буруу төлөвлөж өөртөө өсгөж чадахгүй ээж маш олон хүүхдүүдийг гаргаад өнчин болгоол тэгээд өнчин болохгүй маа гэхэд ингээл олон хүүхдийг чирж авж байгаадаа стресстэй л архичин болол те хүүхдээ балбаж эхлээл одоо ингээд нэг юм амар муухай ингээд сайкл тэг ингээд яваал байгаа зү. Тэрийг одоо тасдах гэж хичээдэг тийм байгууллагууд байдаг юм билээ. Даанч одоо нөгөө санхүүжилт ёстой нөгөө хүрч чадахгүй. Уулын тэгэл 3 сая хүн амтай шүү дээ. Энэ төр засгийн өстой мундаг байсан болвол өстой өндөглөхөд амархан даал гэж боддог. Одоо тэгээ төр засаг нь хийж чадахгүй байгаа юм чинь бид нар чинь одоо
туслахаас өөр юу их хэвдээ одоо. Одоо өөртөө тий иргэдийн өөрсдийнх нь хариуцлага бас нэлээ нөлөөлнөлтөө тий. Харин ийм нэг хэрэг байна. Бас тэгээ энэ хэргийн тухай ингээд судлаад ингээд уншаад ер нь сонсоход угаасаа манай Монголд ер нь гардаг хэрэгүүд одоо хэрэгүүж байгаа хийсэн хэрэг нь биш. А гэхдээ өссөн орчин тий бага насных нь амьдрал ер нь бол одоо маш олон хүүхдүүд Монголд ийм байдлаар амьдарч байгаа. Хүчирхийллийн доор тий эмээ өвгүүд аав ээждээ задуулж занчуулдаг. Гологдмол шилэгдмэл юм шиг тий. Тэгээд яг одоо бас зүрх шимширчл байлаа айлыг бодохоор одоо юу гэж хэлмээр юм дээ. Одоо өмнө нэг одоо дугаар болгонд л ярьж ин дөө бит хоёр тий. Хилдэг нэг 5 юмынх нь юм л бүгдээрээ хүүхдүүдээ сайн анхаарцгаая. Одоо хүүхдүүдээ хайрлцгаая юм чи. Юмыг яаж мэдэх юм ч тий амар юм бэ. Бас тэгээ ингээд хүн амтаа алаад ингээд хөнөөгөөд явахгүй ч гэсэндээ бас ингээд насан туршдаа тэгээ эмгтэй хүнийг үзий яддаг эсвэл эрэгтэй хүнийг үзий яддаг бас ийм эрэгтэй эмгтэй хүн хоорондоо ингээ харилцаа тогтоож чадахгүй тийм зожиг муухай аштай хүн болчих юм бол яах юм бэ? Тэгээ одоо тиймэрхүү юм дээр бүгдээрээ гоё анзаарцгаая. Тэгээ угаасаа мундаг штэ, мундаг болж байгаа штэ тийм манайхан ч. За манайхан тэгээд угаасаа мэдж байгаах дор бүрнээ бас олон юм тунгааж байгаа байх гэж найдаж байна. За одоо хоёлоо тэгээд яг шууд асуулт хариултанд орох уу? За тэгээд. За манай YouTube page дээр YouTube-ийн хуудсан дээр асуулга явуулахад June Summer гэдэг хүний асуулт хамгийн их лайктай гарч ирсэн байна. За асуулт нь болохоор нэг гэмт хэрэгтэнтэй бичлж уулзах боломж байсан бол хинтээ уулзах байсан бэ? Жохон интервью маягаар гинэ. Тий. Би бол Edmund Kemper-тэй л уулзаж үзмээр. Edmund Kemper. Чиний хувьд? Би бол Watts-тай ярьж үзмээр байна. Яагаад тэр одоо сайхан гэр бүлээ хөнөх болсныг нь би бүр тултал нь асуумаар байна. Яагаад тэр юус ямар ч тайлбар байхгүй болохоор амар гайхаад байна л та. Яаж жирийн зүгээр хүн яаж тийм амар юм хийж чаддгийг тэр яг юунаас болсон үнэхээр тэр нууц амраг хүүхнээс болсон юм уу? Тэгээ яагаад зүгээр хаяад явж чадаагүй юм бэ? Зөндөө асуулт байна. Watts-аас бол зүгээр эхлээд нэг шанаад жав амаарай гэж. Тэгээ хавж мавж аваад нэг толгойр нь. Тэгээ өөртөө баг аратан боллоо бурхан минь болий. Тэгэл лээсэн бах та. За та хэд маань тэгээ бас доор бас хариулаарай. Хинтээ нуулзаж үзмээр байна тий. Ярилцлага авах маягаар гэсэн шүү дээ. Тэгээд комент хэсэгт бас бичээрэй. Айгу сонирхолтой асуулт байна. Баярлалаа. Thank you June Summer. За тэгээд нөгөөх нь болохоор манай Facebook хуудсан дээр асуусан асуулт нь болохоор Даваа Чимбат гэсэн хүний асуулт байна. Үзий ядах тусам тэр хүн шигэ болдог гэдгийг юу гэж бодож байна вэ гинэ. Гэтэ иймэрхүү юмны тухай урд нь хоёулаа нэг ярьжсэн шиг санагдаад ах юм. Бас одоо ингээл хүн муу юм хийлээ гэхэд ястай нэрээ хийсэн юмыг нь өөрт нь амсуулчих юм да гэж бодсараагаа өөрөө ч гэсэндээ тийм муухан өмхий санаатай болоод өөрийн чинь характерыг ер нь эвдэх маягтай болчдөг гэж би бол хувьдаа боддог. Тэрийг бол зөв наадах нь бол зөв тийм л гэж боддог шин. Би бол яг эсэргээр юм байна. Би бол үзий ядах тусам тэр хүн шигэ болдог гэж юусо бодохгүй. Яагаад тэгж ярьдсан бол? Тэгээд одоо нөгөө нэг бодвол дотор ч нь бас ингээл одоо тэр ямарваа нэгэн хүн чамд ингээ муу юм хийцэн байлаа гэж бодоход тэрэн дээрээ ингээл чи ингээл бас бодоод мэдээж хүний уур хүрнэ штэ бид нар ч бас адилхан эмоцтой. А гэхдээ ингээ удаан хугацаагаар бас ингээл дотроосоо ингээл бодоод нөгөөтгөө ингээл яваад авах юм бол тэр чи одоо ингээл бөгнөрөөл гэж дотор нь. Одоо яг нэг хүн болгоно л өөр л дөө хүн болгоны харах үнцэг өөр бас мэдрэх үнцэг өөр. Гэхдээ би л тэгэж боддtiin одоо яг л тэрийг нь бодоод нэг юм дээр стресстэй л ингээл яваад ах юм бол сүүлдээ тэр стресс нь бас ингээд буруу маягаар тийм сөрөг маягаар ч юм уу гарч ирээд нэг мэдсэн чинь бас яг адилхан хэрэг хийхгүй ч гэсэн одоо зүйл хийхгүй ч гэсэндээ бас нэг тийм зан авир гаргацсан ч юм уу те одоо чиний характер биш тийм юм хийцэн байх үү дээ. Одоо наад би л тэгэж ойлголоо одоо энэ хүний битсэн үнцэг болвол ийм үнцгөөс асуусан болов. Би бол тийм өнцгөөс харж хариулж байна. Тэгээ яг хүнийг үзий ядах тусам тэр хүн шигэ болно гэхээр одоо жишээ нь би бодоод байна л да. Одоо намайг нэг хүн хорлцлаа штэ тий.
Тэгээ тэр хорлсонд нь өгшөрхөө за тэр хүнийг үзий ядлаа штэ. Тэгээ үзий яцаараа би тэр хүн шиг болж яг надад хийсэн юмыг өөр хүнд хийн гэж үү? Би л тэгж бодохгүй нэ. Энэ бол яг хүний хүн болгоны дор бүрийн хүмүүжлээс л. Гэхдээ яг адилхан юм биш ч гэсэндээ яг зүгээр одоо характерт чинь бас нөлөөлж магадгүй гэж аахгүй юу? Одоо ингээл амар тийм одоо зөөлөн сэтгэлтэй амар юм байсан чинь нэг юм тохиолдсон чинь яг хүн мэдээж тэрнээсээ одоо суралцаал өөрчлөгдөөл өөрийгөө бас ингээд хамгаалдаг болно л доо. Тэгтээ бүр илүү нөгөө нэг тийм хүмүүс эдэн шүү дээ. За хамгийн түрүүнд орж ирж байгаа жишээ гэх юм бол одоо эмэгтэй эрэгтэй хүний харилцаа холбоо дээр байна тий. Өмнөх нэг залуу юм уу найз охин амар хуураад ингээ хайчлаа гэж бодъё. Тэгэнгүүт нөгөө нэг ирээдүйдээ ингээ тааралдах хүмүүстэй ямар ч боломж өгөхгүй тий. Энэ бас нэг ийм л юм байгаа байлгүй энэ бас ийм л байгаа байлгүй гэл нөгөө хүнээ урд нь таарлж исэн гомдоож исэн хүнээ бодоол байдаг. Тэр одоо сэтгэгдэл нь ирээдүйд учрах хүмүүстэй одоо харилцаа холбоо тогтооход нь саад болж байгаа ч юм уу. Тийм жишээ. Тийм утгаараа мэдээж одоо бодож суралцах хэрэгтэй. Одоо тэр үзий одоо хүн тийм уухай зан гаргаал одоо тэрэн дээр нэг юм үзий ятах нь ч юу юм бэ? Суралцах хэрэгтэй. Харин үзий ядаад бүр байн бодоод байх юм бол тэр хүн шиг л бас нэг муухай навшин болох бах та. Тэгвэл хоёлаа энэ дээр өөр бодолтой юм байна. Тийм байна. За тэгээд яг ууг нь Facebook дээр болвол Zemo San гэсэн хүний асуулт арай илүү лайк авсан байсан. Гэхдээ энэ тухай нөгөө урд нь дурдсан болохоор алгасчлаа. Хэр удаа энэ хэргийн тухай яриагаа үргэлжлүүлэе гэж бодож гэнэ вэ гэж асуусан байна. Урд нь угаасаа хэлсэн бит хоёр яг одоогоор яг тэнд очиод зогсно гэсэн юм бол бодог байгаа учраас бит хоёр өөрсдөө ч гэсэн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол аль болох тэгэл тууштай явахыг хичээнэ л гэж бодож байгаа. Тий. За тэгээд тэр болтол бит хоёртай хамт байвал мэдэх байлгүй дээ. За маш сонирхолтой асуултууд байна бас. Тэгээ ингээ гоё асуулт ингээ тавихаар чинь бит хоёроос хоорондоо хасан гэж саяны шиг ярьж мэрэл гоё л байгаа хэвчээ. За тэгээ бүх ийм сонирхолтой асуулт асуусан сонсогчдоо бүгдээрэнд нь баярлалаа. Бас юулаа санал хүсэлтээ өгч асуултанд ор лайк дарсан бүх сонсогчдоо бас баярлалаа. Тэгээ идэвхтэй байдагт нь маш их дуртай баяртай байдаг шүү. Хайртай шүү гэж. За тэгээд нэг мэдээ гэх юм уу да нэг мэдээлэл хэлэхэд бит хоёр нэг тусгай дугаар бэлтэж байгаа. Тэгээ тэр нь болохоор бит хоёр мэржлийн сэтгэл зүйчтэй ярилцаад одоо энэ байнга гарч ирдэг те шизофрен өвчин гэж байнга гарч ирдэг. За тэгээ сая ярьсан нөгөө borderline personality гэж гарч ирсэн те тэр байдаг ч юм уу одоо ер нь depression ч байдаг юм уу ерөөхдөө айгүй тийм түгээмэл байгаа сэтгцийн өвчний тухай мэрэгжлийн өмнөөс одоо гоё ойлголт аваад тэгээд Монголын нөхцөлд ер нь хаана хандах ёстой гэдэг ямар шинж тэмдэг гардгийг ер нь тэг яаж онцлох одоо яаж тусалцаа авах тухай ярилцсан тийм дугаар орох болно. Тэгээд тэрийг удахгүй бит хоёр тэр дугаар удахгүй тавигдана. Яг одоохондоо болохоор он цаг өдөр дээрээ болвол яг шийдээгүй байна. Гэхдээ яг одоо хийгдэж байгаа одоо бит хоёр одоо яг судалгааныхаа үе шатн дээр явж байгаа. Гэхдээ зүгээр та нартаа зүгээр нэг нууц дэлгийгээд энэ мэдээллийг хэлсэн юм аа. Тэгээ ингээд бит хоёрын одоо гарч байгаа хэрэгүүдээр бит хоёрын өөрсдийнх нь ч гэсэндээ ингээ ойлгохгүй маш олон тийм одоо сэтгцийн сэтгэл мэдрэлийн тийм одоо өвчин онш гарч ирж байна. Тэгээ бас уншаад ингээд том үгийг нь харангууд за гэснээр бас яг ингээд яг зүгээр энгийн яриагаар ерөөсөй ойлгоогүй болохоор яг ингээд тогтож өгөхгүй бит хоёр шиг хүмүүсээс зөндөө байгаа гэж бодоод мэрэгжлийн хүнтэй яриад ер нь жоохон энгийн яриа болгоод одоо тайлбар хийж тусгай дугаар бэлтэж байгаа. Тийм байна. За тэгээд мэдээж подкаста хаана сонсож байгаа тухайн платформ дээрээ өөрсдөө илэрхийлээд дуртай байна уу дургүй байна уугаа илэрхийлээд лайк ч юм уу дислайк дараарай гэж бит хоёр хүсдэг байгаа. Тэрийг манайхан итгэвтэй л дээ гоё. Тэгээд сэтгэлдээ харамгүй үлдээгээрээ бит хоёр дахиад тавтаад хэлэхэд Facebook дээр бас сонсогчдын групп нээгдсэн учраас Cocktail and Crime podcast-ыг сонсогчд гэд хайхаар гараад ирнэ. Тэгээд ороод ирээрээ. Тэгээ хамгийн гол нь манай групп
Ер нь бол 18 наснаас дээш насны хүмүүст зориулагдсан учраас бага насны хүүхдүүдийг угаасаа авахгүй хайр найргүй устгаж байгаа. Симхи цорхоогоор норж ирээ сонсдог дүүнер байвал группод орохгүй оролдоод чирэггүй. Тий. За тэгээд YouTube дээр сонсдог хүмүүс маань subscribe дарахыг битгий мартаарай. Тэгээд subscribe-а дарчаад нэг хөөрхөн хонхны зураг байгаа бас. Тэрийгээ дарчих юм бол бит хоёрын одоо дугаар орох болгонд танд одоо notification болж шин дугаар орлоо гэд мэдэгддэг учраас тэрийгээ хасаагаарай гэж зөвлөе. За тэгээд энэ хүртэл сонссон хүмүүс маань хэн байдаг вүлээ гэж. MVP бас хошдог. За тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.